За дараагийн хэсэг маань Монгол бүүгийн хуягны түүх гэсэн хэсэг байгаа. За Монгол бүүгийн хуягны хөгжиж ирсэн түүхийг 4 цаг үед хувааж үздэг юм байна. Нэгдүгээр эртний үе буюу бөө мөрөгдлийн хамгийн анхны үүслийн үе буюу 40,000 жилийн тэртех үеийг нэг үе гэж үзэж байна. За хоёрдугаарт эцэг ёслолт үе буюу 13 дугаар зууны үе, Чингис хаан Монголын эзэнт гүрний үеийн бөө мөргөлд хуйг хувцсыг бас нэг ангиж үздэг юм байна. За 3 дугаарт нь Манжин иргэшээлийн үе буюу 17 дугаар зууны үеийн хуйг бас нэг өвөрмөц онцлогтой байт юм байна. За тэгээ 4 дугаарт орчин үе буюу 21 дугаар зуунд бөө мөргөд дахин сэргсэн үе гэж дөрөв хуваасан байгаа. За энэний эхний 3 үеийг нь бол онгодууд хэлж өгсөн байгаа. Дөрөвт үеийг нь бол би өөрөө ерөөдөө нэмсэн. Ягаад тэгэхээр энэ 3 үеийнхээ аль альны онцлогийг хадгалаад илүү цаг үе нийгмийн дагуу жоохон өөрчлөгдөж холимог маягийн үеийнүүд гарч ирсэн учраас яхаарахгүй өмнөх 3 үеэсээ бол өөр байгаамаа. За эхний үе буюу эртний үе бөөгийн хуйг ямар байсан бэ гэдгийг та бүхэнд дэлгэцээр харуулъя. Ямар ч үсэн дээл нь бол ийм шулуун өнгөртэй голдуу ан амьтны арьсаар хийсэн. Ягаад тэгэхээр тухайн цаг үе амьдарч байгаа байгаль цаг уртаал нийцсэн үетэй байж таарна шүү дээ. Тэгэл агнсан ан амьтныхаа арьс үсээр нь хувцааж хийжсэн, хуйгаач хийжсэн. Тэгээ баг зэргийн төмөр тоноглолууд ашигласан ийм ерөнхий хэлбэртэй байсан юм байна. За тэгээд манжиг гэдэг зүйл байхгүй. Янз бүрийн цацаг унжлага бол ховорхон бүс байхгүй. Өнгөний хувьд хул өнгийн, за тэгээд зээрийн арьс, чонын амин сүнс, шингээсэн зогдор, гүрвлийн арьс, могоон арьс, багсаг төмөр жингнүүр ашигласан иймэрхүү хуйгнууд бол байсан юм байна. За энэ бол ерөнхий байдал нь бол энэ голцоо нийт дийлэн хуйгны ийм байсан гэдгийг хэлж байгаа. Тэрнээс энэ дунд бол онцгой хуйгнууд бол мэдээж байсан байж таараа. За тэгээд энэ үед бол хуйгны дээлийн урт бол өвдөг хэрийн урттай, за улгүй гутал голцоо хэрэгэлдэг, задгай шулуу өнгөртэй, амьтны хавирга болоод нурууны зүүдэл ясаар хийсэн цээжний хамгаалалттай. Тэргүүний хувьд гэх юм бол бугын эвэртэй тэргүүн, өхрийн эвэртэй тэргүүн зэрэг иймэрхүү бүрдлүүдээс бүрдсэн хэм маягтай хуйгийг бол эртний үеийн хуйгаа гэж нэрлэж юм байна. За дараагийн үеийн хуйг бол эцэг ёслолт үе буюу 13 дугаар зуун эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрний үеийн бөөгийн хуйг бас нэг өвөрмөц онцлогтой байна. За энэ үед мэдээж хэрэг уламжилт хуйгнуудаа баримтлахаас гадна манжиг гэдэг зүйл бол бөөгийн хуйгт нэмэгдэж ирсэн байна. Манжиг гэдгийг бол манайхан бараг бүгдээ мэдж байгаа. Могоог манжиг гэдэг. За тэгээ энэ үед бол хуйгийг бас бүс даавуу гэдэг зүйлээр хийж эхэлдэг болсон. Бүс даавуу торг гэдэг. Өмнө бол голцоо ангийн амьтны арьс үсээр хуйгаа хийдэг байсан бол энэ үед бүс даавуу гэдэг зүйлийг хүмүүс хэрэглэдэг болоод нэлээд удсан байсан учраас бөөгийн хуйг дээр ийм зүйл нэмэгдэжээ. За тэгээд мэдээж хэрэг итүүгэн үеийнхэн буюу өмнөх үеийнхэн ан амьтны үс байдлах нь бол улбаалагдаж үлдсэн. Хуйгныхаа зарим хэсгүүдийг үсээр чимгэлдэг, үсээр имждэг тэр зүйлүүд бол байсан байна. За тэгээд энэ үед бол могоон жинхэнэ арьс эсвэл могоог дуурайлган хийсэн олос бүсэн манжигтай, за гүрүүл болоод лууны хэлбэртэн амьтны яс, хүний яс зэргээр чимгэлсэн хуйгнууд бол байсан байна. За тэргүүний хувьд бол өдөд тэргүүн буюу тэнгэрээ шүтсэн тэнгэрийн бэлэгдэлтэй тэргүүнийг бол түгээмэл хэрэгжилж эхэлсэн байна. За их шүтээнийхтэй буюу өмнөх үеийнхтэй адилхан нурууны зогдор, за амьтны арьс имжээр хамжилгууд бол мэдээж хэрэг байсан байна. За нэг ерөнхийдөө иймэрхүү. За Манжин иргэшээлийн үеийн хуйг бас нэлээд их өөрчлөгдсөн байт юм байна. За бөө ардууд бол тухайн үед дарагдаж, хуваагдаж, зүдэрч, тэгээ шашин болоод нийгмийн байдалдаа уусахдаа тэр үед тохиосон үйл явдал, ёс заншил, хэлбэр, үг дээдсийн сургаалыг хуйгандаа хийж үлдээсэн төвхтэй. Энэ үед бөөгийн хуйгнаас гадна Монголын үндэсний дээл хувцсан ч гэсэн нэлээд хэмжээний
өөрчлөлт орсон байдаг. За бөөгийн хуйг дээр бол энэ үед дарахад гэдэг зүйл гарч ирсэн байгаа. За энэ үеийн хуйг бол нөгөө түүх өгүүлнэ гэж одоо энэ зураг дээр харагдаж байгаа энэ нэг хойно нэг хүн онгоны дүрстэй жижиг могоотой. За энэ хуйг бол дарахад бөөгийн хуйгаа гэж онгод тайлбарлаж байсан. Ар нурууны зэлэн дээр 18 могоо нэг хүн онгодтой. Урд ингэрлөгөө 49 жижиг могоо үндсэн хэлбэртэй. Тэгээ энэ нь болохоор түүхэн үйл явдлыг тодтогдог. Ямар түүхэн үйл явдал вэ гэхээр 49 зарим төрийн эсрэг босож урд игнэнд тулалдаж 18 зарим бол хой үлдэж үр удамдаа эрдэм номоо заагаад энэ бөө мөргөлийн уламжлалыг хадгалж үлдээгээрэй гэд тэмцсэн. Ийм тэмцлийн түүхээс улбаалагдаж могоогоор бэлэгдэж хийсэн юм байна. Тэгээд энэ 18 өвгөөс бид багш язгуураа олсон юм шүү. Энэ 49 зайрангийнхаа цусаар бид амьд үлдсэн юм шүү гэдэг түүхийг хуйганда хадгалж хойч үедээ сургаал болгон үлдээсэн ийм түүхтэй байна. За энийг би бол мундагтаа мэдээд байгаа юм бишээ. Энийг бөөгийн товчон гэдэг нэртэй номон дээр өгүүлсэн байгаа. Илүү дэлгэрэнгүй энд миний яригдж байгаа зүйлүүдийг мэдхийг хүсвэл тэр номыг өөрсдөө аваад уншаарай. Тэгээд туршлагатайгаа уялдуулаад илүү задлаад ойлгох юм бол тэр бол зүгээр нэг уншаад өнгөрөх ном биш. Бүр ширээнийхээ ном гарын авлага болгоод одоо нөгөө толь бичиг гэж байдаг штэ. Заримдаа хүн мэдэхгүй бүгдийг цээжилж чадахгүй хүний оюун санаа тодорхой хэмжээний багтаамж хязгаартай учраас тэр үед бол тэр номоо эргүүлээд хэрэгтэй мэдээлэл олж аваад тэр дагуу ямаа үлдээж явдаг шиг тийм ном байгаа. Нилээд их хэмжээний мэдээлэл онлайн суурийг нь базаад бичигсэн тийм ном байгаа. Тэгээд хүмүүсийн оюун санаа гэхээсээ илүүтэй онгодууд яг тухайн үед амьдарч байсан онгодууд бол ийм байдгаа гэж заагаад өгсөн байдаг учраас бол маш чухалч холбогдолтой. За орчин үеийн бөө мөргөлийн хоёуг бол бас өөрийн гэсэн өрмөц онцлогтой. Ягаад тэгэхээр бөө мөргөл нилээд дарагдаж шашинд дарангуулагдаж хориглогдож за тэгээ социализмын үед бүр ямар шашиныг хориглосон учраас бөө мөргөлж бас дарагдаад үлдэж байсан. Тэгээ 90 он гарч арчилсан төрийн дэглэм бий болсноор шашин мөргөлийн хэлбэрүүд дахин сэргэж бөө мөргөл манжуулаатай болсон. За ингэснээр бөө мөргөлд маш олон төрлийн хуйг хувцас зан үйлүүд бол нэгэн зэрэг сэргсэн. За тэгэхээр хуйг хувцас маань бол урдын уламжлалаа шингээгээд за бас орчин үеийн нийгэм ахуйдаа тохирсон хэлбэртэйгээр хөгжиж байна. Тухайлбал одоо дээр үед хийдэг байсан тэр алт мөнгө, арьс ширэн тийм хэлбэг энэ үед байхгүй байна. Тийм учраас тэр бүгдийг орлуулсан. Дээд хэрэг материалын үед илүү өргөн сонголттой, бүс даамны хувьд маш олон төрлийнх болсон учраас тэр хэрээрээ одоо өнгө хэлбэр хийцийн хувьд өөрчлөгдөж байна. За тэгээд нэг улаач бол нэлээд олон үеэсээ онгодуудаа залдаг. Ямар үеэс залж байна гэдгээс хамаарат хуйг хувцснууд нь өөр цаг үеийг төлөөлсөн, өөр хэв шинжтэй болж байгаа. За энийг бол бас хойно яг нэг бүрчлэн дарахад хуйг гэж ямар хуйг байдیں, халахна гэж ямар байдیں, бүрайдна гэж ямар байдیں бэ гэдэг дээр илүү дэлгэрэнгүй ярих учраас ингээд орхиё. За ямар ч үсэн ингээд ийм дөрвөн үед хуваагдсан байт юм байна.